ёстой худлаа шалтгаан гэсэн үг гэж хэлэх гээд байна шүү дээ, тийм үү? Ерөөсөө та хэдийн хүсэл эрмэлзэл үнэхээр энийг хийх гэж ирсэн үү? Эсвэл зүгээр нэг Green Nation гэдэг challenge 30 сая шагналаас нь авчаад тийм хийж үз гэж ирсэн үү? Дэнчээ харагдана шүү дээ. Тэр нөхцөлд харагдана шүү дээ. Окей. Шүүгчд яасан бэ? Алга даших хэрэгтэй юм шүү. За тийм алга даших хэрэгтэй юм шүү. Эрдэнэ алга дашиж байгаа шүү. Шүүгчдийг эрдэнэ алга дашиж байгаа шүү. Ирж гэнэ үү? Яг ирж гэнэ шүүгчд. Шүүгчд ирж гэнэ үү? Бороо мас авчих. Ой, таацсан юм уу? За хүлээж. Юм ярьжээ. Би өөр юм ярьжээ. Асуултууд байна уу задчида? Одоо энэ чинээс хэрвээ шалгаруул цаашаа яах вэ гэдэг талаар асуултууд байна уу? За яах вэ гэдгийг ярий. Шилдэг 5 баг шалгах юм бол 3 сарын 29 буюу 2 дахь өдөр заяа. Энд юм уу? Мойстер юм шүтээсийн айлын газар Sand Silva гэдэг тэр зочинтой цуг яг 6 хоног бүтэн цагийн акселератор програмаар явна шүү заяа. Өглөө 9-оос 6 хүртэл. Тэр хэрвээ таад одоо бид нар шалгуулж магадгүй бид нар үнэхээр хийнэ энэ гэж бодож байгаа бол календар дээр тэрийг явуулаарай. Тэгээ нэг юм хэлэхэд хэрвээ бид нас зай байх юм бол үнэнгээс хүсэж байгаа багуудыг энэ ч шалгарсан шалгараагүй нь хамаагүй. Тийм багуудыг тэр сургалтанд оруулах гэж үзэн заяа. Тэр үнэхээр хэрэгтэй сургалт. За тэгээд тэрийг яасны дараа 7 хоног бол уулзалтайгаар 4-7 хоног уулзсан. Тэгээд demo day гэдэг үйл ажиллагаа болно. Demo day нь 3 цагийн үйл ажиллагаа болно. Тэрэн дээр манай шилдэг 10 баг нь 5 минутын презентац хийв. Тэр нэг найдаж байгаа юм нь өнөөдөр энэ ч баахан сонсож сурсан зүйлүүдээ өшөө сайжруулаад тэр demo day шилдгийн шилдэг бараа бүтээгдэхүүн шийдлэн танилцуулаад ил маа авсан. За манай туузын дараа бүү ахлыг урьж байна. За шүүгчдэр өрөөнд нэлээд халуухан тэмцэлтэй боллоо. Бидний бүгдээрэндээ энэ удаагийн тэмцээнээр жоохон сэтгэл нийлж санаа нийлж байгаа нэг асуудал бол энэ удаагийн тэмцээний шүүгчдэрт одоо өгсөн авилгал бол маш өндөр байгаа. Энэ жоохон сайн ярихгүй тэгээд одоо тэрнээс боллоо шүү. Яг хүмүүс амар гонхтой сууж байгаа юм яа. За нэгдүгээр хэлэхдээ түрүү яг тэмцээн эхлэх байхад орж ирэхэд энэ өрөөнд байгаа эрч хүч, энергийн түвшин шууд мэдрэгдэж байна. Та нар амар автаарч. За яа. Та нар ерөнхийдөө болохгүй. Стартап Монголиа энэ тэмцээнийг нэг биш удаа, 10 биш удаа, олон удаа зохиолчны хувьд хэлэхэд нэлээд хэдэн удаа явж байна. Ерөнхийдөө удаа дараалаас анзаараад байхад манай энэ санаануудын, концептуудын түрүүн окойсон төвшин маш их мэдэгдэхүйц, маш ихээр ахиж байна. Зүгээр ахиж байгаа биш. Мэдэгдэхүйц хамаагүй их судалгаатай болсон байна, бэлтгэл сайтай болсон байна. Манай менторуудын одоо стартап Монголын сургалтын чанарыг сайжруулсан харагдаж байна. Презентацуудын чанар сайжирч байна. Энэ ирчээрээ та нар яваарай. За тэгээд ер нь стартап концепт бизнестэй холбоотой, хөгжилтэй холбоотой нэг ишлэл татаж хэлэхэд миний нэг Warren Buffett-ийн хэлсэн дуртай ишлэл байдаг. Удаан баяжих амархан, хурдан баяжих хэцүү. Тэгэхээр бидний одоо бизнес байгуулад хөрөнгөжөөд цаашдаа одоо явахтаа бол бид нар 1-2 жилийн дотор бид нар энийг яаж бүтээгдэхүүн болоод зараад борлуулад айтайхан амьдарч бай гэхээсээ илүү асуудал шийдээд явбал тийм ээ тэр хөрөнгөж баяжих нь өөрөө ороод. Ялангуяа том асуудал шийдвэл том хөрөнгө. Тэр утгаараа өнөөдрийн манай
тэмцээн яг бусад тэмцээнүүдийн нэгэн адил. Та нарын хувьд бүгдээрийн хувьд энэ марафон гэдэг холын гүйлтийн замын ихэнд яваа шүү. Өнөөдөр та нарт энэ тэмцээнд ялагдсануугаас үл шалтгаалаад бүгдээрээ миний бодлоор бол миний хувийн бодлоор бол бүгдээрээ бизнес болгож болохоор танаад байна. За ерөнхийдөө багуудад өмнөхний ганц хоёр танаа зөвлөмж хуваалцах фидбек ярихад бол та нар бүгдээрээ анзаарч байгаа байна. Ер нь ингээд заавал сууж байгаагийн хувьд бол презентацийн бүтцнөө одоо өөр байна. Ерөнхийдөө дундаж хэм төвшин бол сайжирсан байна. Гэхдээ та нар биенээсээ санаа авсан байна. Ерөнхийдөө хайрцаглаад нөгөө 3 минутын цагтаа яаж багтах вэ? Ямар тоонуудаа оролцуулах вэ? Зарим багууд бол ерөөсөө тоо оруулаагүй байна. Зарим багууд бол хэтэрхий их тоо оруулсан байна. Тэр балансыг барихад амаргүй. Гэхдээ ерөн сайжирсан юм. Би тэр дээр баяр хүргэе гэж бодож байна. Хоёрдугаарт энэ удаагийн тэмцээний миний бас нэг ер нь банк тэмцээнээр харж байгаа нэг зүйл юу вэ? Шинэлэг театр инновац гэдэг бүтээгдэхүүн маань зөвхөн Монголынхаа төвшөнд биш. Ерөнхийдөө Монголоос ялангуяа одоо та нар зорилттой зах зээл маань экспорт юмаа гэж явбал тийм санаанууд байна уу гэж явж байхгүй за ерөнхийдөө Монголын асуудал хийдэ явж байгаа нь зөв. Гэтэл гарч ирж байна. Тэрэн дээр би өнөөдөр маш их баяртай байна. Дараа нь дуртай. Тэгээд энд би өөрийнхөө тэмдэглэлээр ганц хоёр юм хийлээ. Жишээлбэл тэр сүүлийн үлдсэн компаниудын жагсаалтанд орсон ороогүй-гаас үл шалтгаалаад би нэг хэдэн компани дээр cool гэж бичсэн байна л да. Шийдэл нь надад их сүртэй гой санагдаж байна. Би зүгээр тэрийг дурдчих заяа зарим компани. За Sesame гэдэг компани. За Organic Capsule. Бинэж гэдэг. Ихтэй дахиад асууж байна. Энэ нь бол нөгөө сүүл чадвар зүйлсэд ямар ч холбоо байхгүй. Шийдлээ энийг цаашаа иргэн тэрийг та нар улам гоё баяжуулаад хөгжүүлээд хаялгүй яваарай. Эндээс айгүй одоо амралт харагдаж байна шүү. За хоёрдугаар нэг ийм санаа. Өнөөдөр чи нөгөө ногоон хөгжлийн сорил гэдэг утгаараа нэлээх их олон санаа бүгд концептууд хоорондоо адилхан биш юмаа гэхэд аюул хоёртой холбоо синержи байна. Жишээлбэл одоо та нарт бол нөгөө жагсаалтаараа нөгөө 9 дугаараа мэдж байгаа байна. Зүгээр жишээ хэлж байгаа шүү дээ хамаагүй. Номер 3, 10, 13, 15, 17 тэр багууд цугтраад хоорондоо ярих юм бол дундаас нэг юм уу хоёр хамтарсан бүр хамаагүй хүчтэй шийдэл гаргах боломжтой юм шиг байна. Жишээ. Эсвэл бол одоо 16, 19 гэдэг чинь. Нөгөө өөрөөр та нар презентацуудаа ингээд харж байгаа манайх ямар өөр багийнхтай шийдлийн нийлүүлүүд нийт шийдэл маань илүү хүчтэй болж болох вэ? Баг маань илүү хүчтэй болж болох вэ гэдгийг бас бодоорой. За ингээд бидний бид нар 5 баг гэж нээлтээр зарласан боловч маш их халуухан өрсөлдөөний үр дүнд 7 баг. Вау. Тэгээд 7 багт та нар анзаарсан бол бид нар эхлээд зарлахтаа бол байр эзлүүлэхгүй 1 2 дугаар байр гэж байхгүй. За юу энэ 7 нөгөө преакселератор одоо хурдсгч хөтөлбөртөө тэгээ сургалтынхаа хөтөлбөртөө оролцоод явна гэсэн. За тэгээд энэ 7 бага зарлах уу яах вэ?
Судалгаа хаана байгаа? Судалгааны линк. Бүжээ. Судалгааны линк хаана байгаа? Facebook page руу бүгдээрээ орцгоё. Ухаалгаар утсуудаа гаргаад ир, компьютеруудаа гаргаад ир. Арай болоогүй. Та биднээс ийм уран салахгүй. Энэ үйл ажиллагааг дүгнээд биднэрт өөрсдийн санал онлоо хэлээд манай Green Nation Challenge гэдэг Facebook хуудас руу орох юм бол Пүүжээ яг одоо судалгааны линкийг тавьж байгаа хан дээр wall дээр тэрэн дээр дараад тэгээд нэг хитгэн асуултанд хариулт бүгэлж өгнө. Гой хөгжим явуулж өгнө. Зүгэ хөгжим явуулж өгнө. Пүүжээ явуулж тавьж юм чи. Пүүжээ тавьж юм. За тавьсан байх шүү. Green Nation Challenge гэдэг Facebook дээр хайх юм бол пэйж гараад ирнэ. Эхлээд лайк дарч. Тэгээд дараа нь хан дээр байгаа линк руу н ороод нэг найзгаа өрч. Хажууд хүн чинь юм ихгүй бол аль юу хилээд хийлчих бас. Бүгдээрээ. Үйл ажиллагаагаа сайжруулмаар байна. Өшөө энэнийхээ үр дүнгийн сайжруулмаар байна. Тэгэхээр та энэ одоо яг үнэндээс яг юу гэж бодлоо бүгдээр санал онцгой идэлэн бол хэлнэ. Яс бүгдөө. Thank you.